За сайн байцгаана уу? Манай Dark-ийн подкастын энэ 7 хоногийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За тэгээд хэрвээ шинээр сонсож байгаа хүмүүс байх юм бол Dark-ийн гээд үнэн бодит болсон явдлын талаар ярьдаг. 7 хоног болгоны 4 өдөр болгон гаргахыг хичээдэг ийм нэгэн channel байгаа. Тэгээд хэрвээ таалагдах юм бол subscribe болон notification on болгоорой. Тэгээд энэ дугаарын дараа маргааш өмнө өдрөөс нэрэ манайх Facebook дээрээ бас дугааруудаа хийгээ явжээ гэж утсан. Тийм болохоор Dark-ийн гээд хайгаараа. Уг нь бол битүүр дурд нь байдаг ус ахгүй. Тэгсэн чинь тэрийг ерөөсөө хэрэглэхгүй, ашиглахгүй айгүй амар утцсан болохоор дахиад шинээр нэ гэж бодоод энэ 7 хоногоос нэхэр шийдэж байгаа. За тэгээд өнөөдрийнхөө дугаараа ярьж эхлэе. За Sierra Catherine Jogging буюу CC гэж дууддаг. За энэ нэмэгтэй маань 1996 оны 2 дугаар сарын 11-нд Америкийн Ohio төрсэн. Ээж аав нь Sierra-г төрөөд удаагүй байхад нь бол салсан. Одоо 1-2 настай байхад нь. За тэгээд ээж аав нь салаад тусдаа өөр хүнтэй гэрлээд гэр бүл болсон. Тэгээд Sierra болохоор ээжтэйгээ өлтөж доороо дахин 2 дүүтэй болсон. За CC-гийн ээж нь бүр дахиж хүүхдтэй болохгүй гэж боддог байсан. Яасан гэсэн чи CC бүр тийм амар сайн хүүхдтэйсэн болохоор за яасан гэсэн чи нэг удаа гэр бүлийнх нь нэг тийшээ амралтаар яваад CC бүр олдохгүйсэн гинэ. Тэгэл ээж аав нь ингээд сандрал энэ төр өөр хайгаал яана хайчч юу гэд бараг яг ингээд цагтаа дуутахын даван дээр байсан чинь CC нэг хэрэг тариад тэгээд нэг өрөөнд ороод нуугдсан. Яасан гэсэн чи өөрөөгөө шийтгэж чинь гээд амар хөрхөн нэг өрөөнд орцсон зогсож исэн. Тэр үедээ CC 4 байна 5 настай байсан бах. За жоохон байсан ч гэсэн өөртөө нэлээд ихтгэлтэй тэр зан өсвөр наснд нь хүрсэн ч гэсэн өөрчлөгдөөгүй. Тэгээд ахлах сургуулийнхаа волейболын баг тоглодог. Маш их хөвгчлөлтэй хүн болгоныг инээлгдэг. Бас ээжийнхаа дүү болох аваг эгчтэйгээ маш их ойрхон бараг л аав эгч нь одоо 2 дахь ээж нь болсон гэж хэлж болно. За найз залууг нь болохоор Жош гэдэг. Энэ хоёр үерхэд 7 жил болж байгаа. Ээж аав нь хоорондоо найзууд. Тэгээд дунд сургуулиасаа хойш нэг нэгнээ мэддэг байжгаад хоорондоо л үерхэж эхэлсэн. Тэгээ наалтан падцсан хоёр шиг л одоо байнгын цуг явж идэг. Бибидээ маш их хайртай. Одоо ийм хоёр хөрхөн хүүхэд байсан. За хүүхэд нь ч байх уу. Байсны ч юу байх уу бас ийм хоёр хөөрхөн хосод байсан. За CC-гийн амьдардаг хот нь Metamora гээд Ohio-гоос 10 км-ийн зайтай. Ерөөсөө 617 хүн амтай. Эсвэл одоо хүн болгон бүгдээрээ нэгээ мэддэг хот байсан. За тэгээд CC ахлах сургуулаа төгсөөд их сургуульд ороод бизнесийн чиглэлээр сураад авга ахыхаа компанид дадлагаар ажиллаж эрх намар гадаадад одоо 1 семестр сурах төлөвлөгөөтэй. Мөн сургуулаа төгсөөд энэ ажиллаж байгаа компанида хүртэл ажилд орохоор ингээд ярьсан тохирсон байжсэн. За тэгсэн энэ бүхэн одоо 2016 оны 7 дугаар сарын 19-нд дуусгарлсан гэж хэлж болно. За энэ өдөр болохоор 2 дахь өдөр байсан. Тэгээд CC-гийн ээж Шийла өглөө босоод ажилдаа явчаад өдөр нохин руугаа залгаад орой цуг үзэх киноныхоо талаар ярилцаад бас паспорт нь орой шуудангаар ирэх юм байна гэд хоорондоо иймэрхүү нэг яриа өрнүүлчихэд уцаа тасалсан. За тэгээд тэр өдөр CC гэртээ байжгаад шинээр авсан нэг уулын дуугаа туршиж үзэхээр шийдээд оройны 5 цагийн үед дуугаа унаад найз залуугийнхаа гэрт нь очиж жоохон байжгаад энэ хоёр буцаад одоо цогтой гарсан. За найз залуугийнх нь гэр нь болохоор CC-гийн гэрээс ер нь 15-6 км-ийн зайтай. Айгүй жоохон хол. Гэхдээ CC зүгээр айгүй спортлог охин байсан болохоор ерөөсөө ийшээ тийшээ ингээл дуугаа унаад юм уу ингээ гүгээд явцдаг байсан. За тэгээ найз залуу нь мотоциклоо унаад CC дуугаа унаад энэ хоёр цогтой хэсэг явж агаад Country Road 6 гэдэг замын хажууд хурж ирээд CC би эндээс ингээ ганцаараа явчихъя гэсэн чинь найз залуу нь болохоор үгүй би чамайг цаашаа хүргээд хүчилдэг гэсэн чинь CC заагээд дахиад цаашаага 4 км яваад Evergreen гэдэг нэг ахлах сургуулийн урд хурж ирээд CC за эндээс одоо ойрхон юм чинь би өөрөө явчих гэж хэлээд найз залуу нь за чи тэгвэл очиод яг мессеж чирээ гэдэг энэ хоёр салсан. За тэгээд ихсэн хугацааны дараа Жош руу ерөөсөө найз охин нь мессеж хийхгүй байхаар нь за жоохон байжаар бичгүүлгүй дээ. Өнөө орой кино мэн үзнэ гэдэг чийсэн юм чи завгүй байгаа юм бэлгүй гэд ерөөсөө тоогоог орхицсан. Харин ээж нь дөнгөж энэ үед ингээд ажилласаа тарчаад явж исэн. Дотор нь ингээд нэг сонин сэтгэл төрөөдсөн гэсэн яг одоо ээж хүний зүүн сон гэх юм уу. Тэгэл
дотор нэг жоохон сони юм бодогдол за юу ч жишээлүү тэгэл өнгөрсөн. За тэгээд Сиси болохоор одоохондоо яг эмээ өвөгийн дөө төр амьдарч исэн болохоор ээж нь 2 хүүхдээ аваад эмээ өвгийнх рүү очоод том охиныхоо өрөөрөө халт шагаагаад харсан чинь шагаахан ч байх уу зүгээр хаалганы гаднаас нь харсан чинь гэрэл нь унтраад байхаар нөгөө одоо ямар сони аль хэдийн гэртээ хурж ирээд унтцсан бахта орой морой кино үзэн гэсэн болцсон бахта за тэгвэл ойрд айгүй их ядарч байгаа болохоор унтчих гэд орхид гараад явсан. За ингээд байж идэл 10 цагийн үед Жош шилээр одоо ээж рүү залгаад Сиси гэртээ ирсэн үү зүгээр үү над руу ингээд мессеж чинь гэчихэд ерөөсөө бичдэгвэ. Тэгээ би утас руу залгасан чинь шууд дууд мессеж руу яваад байна гэдээ ээжт нь хэлсэн. За тэгсэн чинь л ээж нь ингээд шууд ээжийнхэн санаа зовоод ээж рүүгээ залгаж байгаа байхгүй одоо шилэгийн эмээ рүү. Тэгсэн чинь эмээ нүүдээс нь болохоор үгүй штэ ирээгүй штэ гадаа дугуйж байхгүй байна гэж хэлсэн. За тэгж хэлээл ерөөсөө бүгдээрээ сандраал Сисиг эргэн тойрныхон газруудаар хайж эхлээд дугуйтаа ингээд эн тэндгүү осолд орцсон нэг газар хангуу хөвтчихэж магадгүйгээд Жош мотоциклээ унаад Сиситэй явсан газраараа дахин явж харин шилээ болохоор эсрэг тишээгээ явж хайж эхэлсэн. За явж агаад цагдаагийн хилцс дээр ороод миний охин ингээд алга болчлоо гэсэн чинь цагдаануудаас нь за танаа охин чинь 20 настай насанд хүрсэн юм байна. Жохон хүлээх хэрэгтэй гэж хариулсан. За тэгээд шилээ хайр нүүдөөс нь хичнээн миний охин ингэж хэл дуугаа алга болох хүн бишээ. Хайлцаад өгөөч гэхэд одоо 24 жилүү 72 цаг болоогүй бол боломжгүй гэж үүдөөс нь хариулт хэлсэн. За энэ хооронд авга эгч Тарин эмнэлгүүд рүү Сиси хүргэгдсэн байж магадгүй гэж залгаж үтсэн ч гэсэн байхгүй. За тэгсэн чинь Детройтод нэг эмнэлэгт хүүсээ цаалуулсан шилбэндээ сорвтой эмэгтэй ирсэн байна гэхэд ээж нь ингээд хүүе миний охин юм биш үү гэд баярлсан ч харамсалтай биш болж таарсан. За энэний дараа шилээ 911 рүү залгаад дахин одоо ингээд цагтаа нар тайлбарлаад зүгээр нэг патрол цагтаа ч гэсэн одоо гаргаад хайгаад өгөөч гэхэд нэг цагтаа зөвшөөрөөд нөгөө country road 6 гэдэг замаар явж агаад замын хажууд байсан Эрдэнэ шишийн талбайн хажуугаар явж исэн чинь яг нэг хэсэг газар Эрдэнэ шишийн ургамлууд нь нурцсан юм шиг байхаар нь яваад утсан чинь Сисигийн дугуйг оруулаад хүнд харагдуулахгүй гэсэн зорилгоор нуугаа тавьсан байсан. За тэгээ цаашаа дахин хартал одоо тэр талбайн дундаас ногоон гомс улбар шар иштэй байх эрэгтэй эмэгтэй 2 нүдний шил гэх мэт зүйлсүүдийг бол олсон. За тэгээд тэр газараас бол маш хүчтэй бензиний үнэртжсэн. За тэгээд Эрдэнэ шишийн хідэн ургамлын навч дээр бол цусны мөрнүүдийг олсноос гадна Сисигийн унж явсан дугууны бариулч гэсэн цус олсон байсан. За цагдаа нар энийг хараад одоо шууд дахин өөр хідэн цагдаа нарыг дуудаад Сисиг ингээд хулгайлагдсан байна гэж авч үзсэн. Тэгээ хамгийн ихнээс ижигтнэр бол мэдээж Жошиг авсан яагаад гэхээр хэргийн газраас мотоциклны мөр болон мотоциклны цахилгааны нэг юм хэрэгслийг олсноор Жошиг хилцс дээр аваачиж мэдүүлэг авахд мэдээж Жош бол ингээд анханасаа шууд цагтаад бүх хүнээ хэлж цагтаатай чөлөөтэй харьцаж байсан. Тэгээ шууд өөрийнхөө машиныг нэгжүүлж мөн өрөөгөө ч гэсэн нэгжүүлсэн. Угаасаа тэгээд дүүрт нь нуухан байхгүйсэн болохоор тэгсэн ингэсэн бит хоёр тэдэн цагт уулзаад Сиси цаашаа ганцаараа дугуйгаа унаад явсан би цаашаа мотоцикл унаад найз нартайгаа уулзгаа явсан гэд бүх хүннээ хэлсэн. За тэгсэн чинь Жошийн ажилдаа өмссөн хувцас нь нэг газартаа хэсэг цус болсныг нь хараа цагдаа нар асуухад ан хийгээд амтны цус болцсон юм а гэхэд цагдаа нар мөн хэсгийг нь шалгуулна гэж шинжилгээнд авч үзэхэд бол энэ яг амтны цус болж таарсан. За ингээд цагдаа нар угаасаа Жошиг хийгээгүй юм байна гэдгийг нь мэдсэн. Тэрний дээр яг цагдаагийн газар дээр дахин нэг нотлох баримт хурж ирсэн. За тэрний юу байсан бэ гэхээр нэг фермчин хүүтэйгээ машинда явж агаад замын хажуунаас нэг хар мотоциклны малгай олоод хамгаалалтын малгай гэдэг чинь тэрийг олоод гэртээ аваад ирсэн сууж исэн чинь зурагтаар ингээ Сиси гэдэг эмэгтэй алга болжээ гэхийг нь мэдээгээр сонсоод энэ малгайг чинь би тэр охины алга болсон газраас олсон юм байна штэ. Сэжигтний малгай мөн байж магадгүйгээд цагтаа дээр авчиж өгсөн. За тэгээ цагтаа нар тэр малгаан дээд хэсгийг харахад одоо цусны мөр шиг халтартцсан бас тал алганы хээ болцсон байсан. За тэгээд энэ малгайны ДНК шинжилгээ рүү явуулаад хүлээхээс өөр аргагүй төрсэн. За хэрвээ Сиси ингээд хүнд хулгайлагдаад баригдсан байгаа бол
цагтаа нарын хувьд бол цаг бол алт. Тийм болохоор хамгийн дөрөнд утасны байршил болон зүүж явсан цагаар нь хайхад амжилт олоогүй. За тийм болохоор хамгийн их найдвар нь хулгайлсан хүн газарт өөрийг нь гэж мэдэгдүүлэх ямар нэг юм унгаасан байгаасаа гэж дахин хэргийн газрыг бол нэггүй хайж эхэлсэн. Үүнд одоо хэдэн зуун хүн нисэх тэрэг цагтаа үнэш нохотой хайж исэн ч одоо нэг ч юм олдохгүй байсаар л байсан. Тэгээд энэ хооронд цагтаа нар айлуудын хаалгыг тогшиж Сисиг харсан уу гэж хайж явж агаад нэг айлын хаалгыг тогшоход Джеймс Дин Ворлиг их хэрэгтэй гэр байсан. За цагтаа нар бол зүүн совингороо ер нь энэ стонер эвгүй гардаа энэс л асууя гэд очисон бэлээ. Тэгээд угаасаа энэ хот ч айгүй жижигхэн хот болохоор хүн болгон би минийгээ мэддэг. Тэгээд цагтаа нар Джеймстэй яриад одоо бараг л шууд энэ буруутай байна гэж мэдсэн. За энэ Джеймс гэх залуугийн гэр нь Сисигийн хулгайлагдсан газраас 7 км-ийн зайтай амьдардаг. Тэгээд 3 цагта Джеймсийн гэрт очиход Джеймсийн бие бол тэр чигээрээ маажуулсан, уруулсан шарх сорвтой. Тэгээд цагтаа нарыг гэртээ оруулаад суулгаад өөрөө бараг цагтаа нар нь юм асууг байхад нь ярьж эхэлсэн. За юу гэсэн гэхээр би 5 цаг 45 минутын үед мотоцикл оноо явж исэн чинь миний одоо мотоцикл сониндуу гаргаад ахаар нь замын хажууд зогсож байгаад үзчихсэн. За тэгсэн чинь Эрдэнэ шишийн талбай дотор нэг ягаан нэг саарл хоёр дугаа байгааг нь би харсан. Тэгэд миний мотоцикл эвдэрчгээр нь мотоциклаа одоо тэндээ үлдээгээд тэндээсэн нэг дугааг нь унж явахаар шийдсэн. Яагаад гэх юм бол миний нуруу одоо айгүй өвчтөй. Би удаан алхаж чадахгүй. Тийм болохоор тэр дугааг унахаар шийдсэн. Тэгсэн чинь ерөөсөө мотоциклэнд үлдээмээргүй санагдаад өөрөө мотоциклаа түшээд авч явсан гэж хэлсэн. За тэгээд яг яагаад тэгэж худлаа ярьсан бэ гэх юм бол хэрвээ цагтаа нар тэр дуунаас Джеймсийн ДНК-г олчих юм бол Джеймс ингээд яг яагаад тэр дугуун дээр өөрийнх нь ДНК байсан талаар тэгэж тайлбарлах гээд байгаа байхгүй. Тэгээд яаж тэгэж худлаа ярьдаг байна те. Нуруу мото болохоор хол алхаж чадахгүй. Тэгээд дугуун унах гэсэн гэж хэлснэ. Тэрийгэ болонгуудаа мотоцикл нь эвдэрсэн. Тэгээд тэр хол газар тэр хүнд мотоциклоо түрж явсан гэхээр амар угаасаа л цагтаа нарт бол энэ яг худлаа ярьж ин да гэж мэдэгдэжсэн. За тэгснээ дээрээс нь цагтаа нарт болохоор яасан миний ДНК тэр дугуун мөр дээр байгаа мөөгүй үсттэй гэж хэлснэ. Нэмээд бүр би тэнцээ байхдаа өөрийнхөө хэд хэдэн зүйлийг унгаачихжээ. Юу байсан гэхээр улбар шар иштэй бах мотоциклийн хамгаалалтын малгай нүдний шил гих мэд зүйлсийг би мартцсан байна гэж цагтаа нарт хэлсэн. За энэ бүх мэдээлэл бол олон нийтэд ерөөсөө тараагдаагүй мэдээлэл байсан. Тэгээд ганцхан Сисиг л хулгайлсан хүний мэдчих хэвээр зүйл. За тэгээ болоогүй нөгөө Джеймс ч юм бүр би ер нь ямар энэ тэрүүгээр яваад охид эмэгтэйчүүдийг хүчнээд яваад байгаа биш. Саяхан манай гэрээс нэг эмэгтэй 9 минут гараал явсан штэ гэж бүр хэлсэн. Одоо би ингээд энийг орчуулж явахдаа бүр өстэй яна тийм тэнэг хүн бийд юм уу те. Гэрээс нь хүн амьд гарч явахаар өөр хүнийг алаагүй гэх баталгаа болдог болцсон байна л та гэж дотроо бодож исэн. За тэгээ цагтаа нар бол одоо Жош тэтгсэн юм шиг царай гаргаад за чиний гэрээс эмэгтэй хүн амьд гарч явж ах чинь бид нэр одоо те энэ шал буруу хүнээ шалгаагаад байсан юм байна. Уушлаарай гэж хэлээд бараг гараа явсан. За яг яагаад тэгж хэлсэн бэ гэхээр хэрвээ одоо Сиси Жошигийн гэрт нь амьд сэрүүн байсан бол Жошиг ингээд цагтаа нар яг мэдчихлээ гэд хартчих юм бол алчих байх гэж бодсон учраас цагтаа нар бол ингээд уучлаарай энтер гэж хэлээд гараад явсан. Бас нэмээд шууд гэрээг нь ямар ч нотлох баримтгүй нэгжиж болохгүй учраас одоо явахаас өөр арга цагтаа нарт байхгүйсэн. За тэгээс прокурорын газар дээр очиод нэгжих эрхээ аваад тэр хооронд өөр цагтаа нар Джеймсийн талаар ухаж агаад баахан мэдээллүүдийг бол олсон. За Джеймсийн талаар жоохон ярихад бол 1990 онд Джеймс Сиси тохиолдсон хэрэгтэй яг адилхан хэрэг хийсэн болж таарсан. Яасан гэхээр 1990 оны 7 дугаар сард 26 настай Робин Гарднер гэх эмэгтэй оройд уугаа унаад явж агаад яг гэрлүүгээ ороход одоо 2 км-ийн зайтай байх үед нэг машины дуу гарахыг сонссон. За тэгэл эмэгтэй одоо юу ч бодоогүй дуугаа унаад явж исэн чинь араас нь нэг зүйл цохоод дугуйнаасаа унаад юу болчоо гэд байжсэн чинь нөгөө ард байсан машинаас тэг эрэхтэй бууж хурж ирээд зүгээр өгөж хэлсэн чинь эмэгтэй дотроо өө за яг нэг осол болсон юм билгүй гэж бодоод босоод
арагшаа харцсан байжсэн чинь нөгөө эрэгтэй чинь шууд гартаа ясан алхахыг авч агаад толгойг нь зохиод дараа нь бах авч агаад хүзүүрүүн тулгаад хэрвээ чи хашгирхаа болохгүй бол би чамайг алан шүү гэж хэлсэн. За энэ үед Робин бол бүр ингээд эсэргүүцээд орилоод намайг өстө нэрээ нэг ч гэсэн хүн сонсоосоо гэд хамаг байдаг чадлаараа ойрлж исэн. За тэгээд энэ хэрэг болсон газар болохоор ерөөсөө эргэн тойрон эрдэнэ шишийн талбайтай өөр юу ч байхгүй зэлүүд газар байсан. Тэгсэн чинь азар нэг эрэгтэй нэг моциклтай явж агаад зогсоод Робин тусалснаар бол азар эмэгтэй амьд гарч чадсан. За тэгээд цагдаа нар ирээд яагаад Робиныг хулгайлах гэж оролцсон гэхэд бол Джеймс өдөөс нь би машинтайгаа явж исэн чинь энэ эмэгтэй чи өөрөө миний машиныг дайрцсан штэ. Тэгээ би машинаасаа гараад зүгээрөө гэд шалах гэсэн чинь гинт өдөөс орилоод эхэлсэн. Тэгэхээр нь би гарыг нь хүлж агаад явж тусламж дуудахаар явсан гэж хэлсэн. Джеймс бас Робиныг машиндаа оруулаад гам зүгээд амжицсан байгаа байхгүй. За тэгээ мэдээж цагдаа нар бол энд итгээгүй. Тийм болохоор нийт 6-аас 10 жилийн ялыг өгсөн ч одоо Джеймс сайн хүмүүжигч байсан гэсэн шалтгаанаар ердөө 3 жилийг эдэлжэл гарч ирсэн. Тэгээ бүр шүүхийн сэтгэл зүйчид Джеймс тэгжилсэн байгаа байхгүй. Хэрвээ би гардгал юм бол дараагийнхаа хохирогчийг газарт булчиж миний санаа минь амбрандаа гэсэн хүнийг хүртэл ингээд суллаад явуулсан. За тэгээд Робины хувьд гэх юм бол одоо Калифорниад амьдардаг. Одоо ч гэсэн ганцаараа энтэнд явхаас айдаг, орой үдэш явхаас айдаг. Тэгээд насан туршийн травматай болсон гэж өөрийгөө ярьсан мэлээ. За Робиноос гадна дахин яг нэг хэрэгтэй адилхан хэрэг бол Клаудиа Тенсли гэх эмэгтэйд тохиолдсон. За 1996 онд 24 настай Клаудиа орой ажиллаад арчаад гэртээ ирэхгүй байх гэсэн дуудлага бол цагдаа дээр хурж ирсэн. За Клаудиа биеийн үнэлэгч байсан. Тэгээ нэг орой Джеймс гэрээс нь нэрж аваад буцаж өргөж өгөөгүй. За Джеймсийн хэлснээр болохоор тэр хоёр 45 минутын газар машин барьж явж агаад нэг хөнгүү эзэнгүү газар машинаа зогсоож агаад Клаудиагаар аман секс хийлгүүлчихэд Джеймс дахин өөр нэг эзэнгүү газар үлдээчээ тарьсан гэж хэлсэн. За Клаудиагийн ээжд бол нэг л сонин зүн төрөөд Джеймсийн машины дугаарыг харж аваад дараа нь бол цагдаад мэдгдсэн. Тэгээ Джеймс цагдаа нарт хэлэхдээ болохоор би ялаагүй гэж хэлээд дээрээс нь цагдаа нарт зөрүүлээд ингээд хангалттай нотлох байранд байгаагүй болохоор Джеймсийг ингээд сулж явуулахаас өөр арга тэднэрт байгаагүй. Тэгвэл тэр хэрэгээрээ шоронд ороогүй ч гэсэн одоо өвс татсан хэрэгээр Джеймс бол 2 жил шорон суужаад гарсан. Тэгээд одоо болтол хөрхий эмэгтэйг олоогүй л байгаа юм билээ. За тэгээ буцаад CC-д юу тохиолдсныг ярихад бол Джеймсийн гэрийг нэг жиг зөвшөөрлийг тэр өдөртөө аваад гэрт нь очиж үзэхээр болоод цагдаа нар очсон. За цагдаа нарыг очиход Джеймс би нөгөө өөрийнхөө моциклынхаа хамгаалалтын малгайгаа авчих уу гэж цагдаа нараас шууд асуусан. Тэгсэн чинь нөгөө цагдаа нар нь өөдөөс нь үгүй одоо тэр чинь чамд өгч болохгүй нотлох баримтаар шинжилгээний газарлаа явуулсан байгаа. Яагаад гэх юм бол малгаанаас цус олцсон. Тийм болохоор шинжилгээний газарлаа явуулсан байгаа. Хариуг нь хүлээж байгаа. Тийм болохоор чамд өгч чадахгүй гэж хэлсэн. Тэгсэн чинь Джеймс одоо шууд дугаа болол тэр малгааныхаа талаар дахиж нэг ч юм яриаггүй. За тэгээд Джеймсийн гэр нь бол замраагүй байснаас нөх юм байхгүй байсан. Харин арагшаага гараад амар том одоо агуулгах шиг байшингаас эвгүй зүйлүүдийг олсон. За эхлээд цагдаа нар агуулгах руу ороход дотроос нь цайруулагч, цэвэрлэг шингэнүүдийн үнэрчжсэн. Тэгээд доторх цонхойг бол ингээд хар шүршдэг будгуудаар будцсан. Яагаад гэвэл ингээд гаднаас нь юу болж байгааг харуулахгүй зорилгоор. За тэгээд тэнцээ нэг ногоон хайрцаг шиг зүйл байсан. За тэрэн дотроос том хүний памперс, бие ороож хүлдэг ширэн олсон хэрэгслүүд, эмэгтэй хүний тэрконууд, дотор хувцснууд, олс, ягаан секс тоглоом гэх зэргийг олсон. За цагдаа нар эдгээр зүйлсийг олоод Джеймсээс юу юм бэ гэж асуухад Джеймс болохоор би ингээд зөндөө найз охтуудтай маа. Тэгээд тэд нартай бандаж левчиг пилэглэж өгөх туртай маа гэж өөдөөс нь хариултыг бол хэлсэн. За тэгээд тэрэн дундаас нэг дөнгөж хийсэн сандвич олоод энэ CC-дэсэн байж магадгүй, CC амьд байж магадгүй байна гэд Джеймсийн гэрийг дахин нэгэнгүү шалгаж үдсэн ч одоо харамсалтай CC-г бол ерөөсөө олоогүй. За агуулгын шалан дээр нэг нүхтэй мод газар бахаар нь нээгээд үтсэн чинь
газар ухаад хөлдөөгч дотор нь хийцэн. Тэгээд ухаж аваад доторх нь гаргаад утсан чинь одоо нөгөө хөлдөөгчний доторх нь гаргаад утсан чинь дотор нь цус болсон хевс мөн маш муухай үнэр дотроос нь бол үнэрчжсэн. За тэгээд Джеймсийг цагдаагийн хэлцээр аваачаад энэ юу хөлдөөгч вэ гэд асуусан чинь Джеймс болохоор өдөөс нь наа чин би өвсөө хадгалт юм а гэж хариулсан. За тэгээд энэ агуулгаас нэмээд гав, хийлдэг матрас, скотч гэх мэт зүйлсүүдийг бол олсон. Тэгээд цагдаа нар эднэр юу юм бэ гэж Джеймсээс асуухад мэдээж Джеймс бол бэлэн хариулттай байсан. Юу гэж хариулсан бэ гэхээр би одоо порно киноны компани байгуулах гэж байгаамаа. Тийм болохоор надаа ингээд ийм олон янз бүрийн левчиг бандаж, секс тоглоом энэ төр байгаамаа гэж хэлсэн. Тэгэнгүүтээ дээрээс нь нэмээд завь хинч юу ч асуугаагүй байх чам. Би одоо ингээд энэ тэнд хүн аллал хулгайлаад явдаг хүн биш штэ гэж хэлсэн. Бүр нэг өөрийгөө байрч өгөх гэж байгаа юм шиг. За тэгээд нөгөө Evergreen гэдэг ахлах сургуулийн CCTV-г шалгаад замаар нэг ачааны машин маш хурдтай яваад өнгөрсөн байна л да. Тэгсэн чинь яг тэр машин нь болохоор Джеймсийн машин болж таарсан. За тэгээд тэр видеоноос авч үзэх юм бол Джеймс CC-г нөгөө нэг дуулгаараа зохиж ухаалтуулаад гэртээ очоод мотоциклээ тавьчаад оронд нь машинаа унаад хурж ирээд CC-г хулгайлж гэртээ аваадсан болж таарж байгаа. За цагдаа нар Джеймсээс чи тэнд юу хийж исэн бэ гэд хэлсэн чинь би өөрийнхөө малгайг хайгаад явж исэн юм а гэж цагдаа нарт хэлсэн. Тэгээд цагдаа нарт угаасаа хангалттай нотлох баримт байсан болохоор CC-г хулгайлсан гэх хэрэгээр баривчилж бол Джеймсийг авсан. За тэгээд тэр өдрөө баривчлагдсанаа мэдээд бүр юу ч болоогүй юм шиг Джеймс. За би яасан CC-ийн хэрэгт баривчлагдсан уу? За тэгвэл надаа өнөөдөр нэг сул өрөө гаргаад өгчөхдөхөө би өнөө өрөө нэг сайхан унтмаар байна гэж хэлсэн. Би тэгээ дахиад энийг орчуулж явахдаа бүр ийм дураараа хүн байдгаал гэж бодогдчихсан. За Джеймсийн гэрээг нэгнгүү нэгжиж үтсэн ч CC бол харамсалтай нь олдоогүй. Мөн $100,000 өгье гэж амласан ч харсан үтсэн хүн бол байхгүй л байсаар л байсан. За ингээд дуудлаггүй хэдхэн цагийн дараа буюу Джеймс баривчлагдсанаас ерөөсө 2-3 цагийн дараа CC-гийн цогцсыг бол олсон. За нэг CC-г хайгаад явжсэн туслагч Country Road 7 гэдэг зам дээр явж агаад хідэн эрдэнэ шишийн том ургамлууд нь нураад унтсан байхаар нь очиод үтсэн чинь газар сэндэж хайцсан байхаар нь цагтаа дуудаад ухаад үтсэн чинь дотор нь юм байхгүй. За тийм болохоор нь ойр хавыг нь дахин нэгжээд үзэт хийгээд үтсэн чинь яг тийм адилхан шороо олоод доторхыг нь үцгэд харамсалтай CC-гийн цогцыг бол газарт болсон байдалтайгаар бол олсон. За тэгээд яг тэрнийх нь хажууд бол нэг хүний баас байсан. За цагдаа нарын үдснээр бол Джеймс ингээ CC-г болчаад хажуу талд нь баачаад явсан гэж үтсэн. За CC-г дээр нүхэн дотроос 2 гар 2 хөлийг нь нийлүүлж боосон. Доогоороо зөвхөн памперс өмссөн. Дээгүүрээ торон левчгтэй аманд нь нэрзийн тоглоомон нохооч гисэн. За тэгээд тоглоомон нохоог дэндүү хүчтэй ч гиснээс нь болоод үүд нь нэг шүд нь хугарсан. Тэгээ задлан шинжилгээгээр үхлийн шалтгаан нь амьсгааг үдэж нас орсон гэсэн дүгнэлттэй. Тэгээд эрзийн нохоо хоолоо руу орсноос болоод бүхэл бүтэн 10 минут амьсгалж чадахгүй байснаасаа болоод нас орсон гэж гарсан. За тэгээд биеэр нь бол маш олон шарахтай хөл шилб толгой руугаа хэд удаа хүнд цохиулсан байдалтай. За тэгээд шинжээчийн хэлснээр CC дугуйгаа унж явж байхдаа Джеймс CC-г араас нь мөргөд толгойг нь дуулгаараа цохиж CC газар унгаагаад эрдэнэ шишийн талбай руу оруулж нуучаад өөрөө гэртээ очиж машинаа авчираад дараа нь CC-г хулгайж агуулгахдаа оруулсан гэсэн дүгнэлт гаргасан. Тэгээд Джеймсийн компьютернаас бас нэмээд зөндөө порно мөн хүнжил дүүрэн үрийн шингэн болцсныг бол олсон. За ингээд цагдаагийнхан CC-гийн гэрээх нь одоо хэлж гэрээх нь тэр сарын 30-нд охиндоо зориулж дурсгалыг өөрийнх нь явдаг байсан их сургуулийн өмнө бол хийсэн. Тэгээд хэдэн 100 хүн CC-гийн дурсгалт бол зориулж ирсэн. Жишээ нь хэм бол найзууд нь, ангийнх нь, одоо амьдардаг хотынх нь бас хэд хэдэн цагдаа нар хүртэл хурж ирж хүндэтгэлээ үзүүлсэн. За тэгээд жил болгон энэ их сургуулийн оюутнууд 5 км Color Run гэдэг өнгийн хуурай будгаар бие биетэйгээ байлдаад дараа нь Sierra-д зориулж гүйдэг боломжлолтой болсон. Мөн Sierra Strong буюу бие хамгаалах хичээллийг энэ сургуультай
хүртэл заадаг courseтэй болсон. Бас Kid Print гэдэг хүүхдийн нэртэй устай ээж аавынх нь утасны дугаар болон гэрийн хаягтай картыг хүртэл хэвлүүлж хүүхдүүдэд тараасан. Тэгээд хэрвээ хүүхэд алга болох юм бол цагтаад хүүхдийн мэдээлэл бол маш хурдан очино. Бас картны арталт нь болохоор хүүхдийн бүх гарын хурууны хийтэй. Тэгээд алга бол ямар арга хэмжээг авах вэ гэсэн заалттай картыг хийдэг тийм систем нэвтрүүлсэн. За тэгээд буцаад Джеймс Уорлиг ярихад Джеймс Уорлиг буруутай гэж шүүх хурал 18 оны 3 дугаар сард эхэлсэн. Тэгээ бүхэл бүтэн 19 зүйл дээр бол буруутай гэж шүүх хурал эхэлсэн. За үүнд юу орсон гэхээр хүн хулгайлсан, согтуугаар зэвсэг хэрэгэлсэн, хүн алсан, алах гэж оролцсон гэд бүр зөндөө жигсаалттай хэрэгүүдээр шүүх хурал бол эхэлсэн. За ингээд Джеймс өөрийгөө буруутай гэж хэлсэн шалтгаан гэх юм бол Джеймс ерөөсөө Сисиг хулгайлж алаагүй. Гэрээр дүүрэн байсан эмэгтэй хүний хувцснууд нь Джеймсийн порно компаниг харин гэрээс Сисигийн олцсон ДНК-нууд нь гэх юм бол өөр нэг эрэгтэй хүн Сисиг хулгайлаад Джеймсийн агуулгад авчираад алсан гэж үзсэн. За яагаад тэгж хэлсэн гэхээр анх Сисиг хайж яана гэдэг нөгөө нэг цагтаа дээр мэдүүлэг өгөөд тэр хотынх нь бүгдээрээ хайж эхлэхэд нэг эмэгтэй оройн цагт нэг улаан шорттой эрэгтэй хүнийг Эрдэнэ шишийн талбай дээр харсан гэж цагтаа нарт мэдүүлэг өгсөн байл та. Тэгээд тэрийг сонссон өмгөөлөгчт нь тэгвэл манай Джеймс улаан шорт байхгүй. Тийм болохоор Джеймс алаагүй гэж маргасан. Бүр тийм тэнэг өмгөөлөгчд гэж байх үү те бүр яг Джеймс ингээд яг өөртөө таарсан өмгөөлөгч болоод авсан байгаа байхгүй. Жохоо хөвгт урч байгаа юм шиг. За тэгснэ дээрээс нь нэмээд Джеймс ганцаараа энэ хэргийг хийх боломжгүй. Өөр нэг хүнтэй хамтарч хийсэн байж таараа гэж хүртэл хэлсэн. Анхандаа Джеймсийг ерөөсөө хийгээгүй гэснээ өөр тэнд дахиад нэг хүн байх ёстой гэд шүүхийн бүрэлдэхүүний өөдөөс хэлээд байгаа байхгүй. Тийм Джеймсийн өмгөөлөгчд дахин нэг шалтгаан хэлсэн. За тэр нь юу байсан бэ гэхээр Джеймс Сиси хоёр бие бинийгээ ерөөсөө мэддэггүй байсан. Тийм болохоор Джеймс Сисиг алаагүй гэж маргасан. Бүр яаж ийм хуулийн сургуулийн хүн байдаг вэ? Гэхдээ дөнгөж сургуулаа төгссөн юм билээ. Гэхдээ дөнгөж сургуулаа төгссөн хүн ч баг ингэж өмгөөлөхгүй бах уу. За дээрэс нь Джеймсийн ДНК-г шар иштэй бахнаас, моциклны дуулганаас, эрэгтэй нарны нүдний шилнээс агуулгад байсан бүх нотлох баримтнаас бол Джеймсийн ДНК олцсон. За тэгээд дээр ярьжсэн Робиныг бас хулгайлах гэж оролцсон гэж хэлжсэн шүү дээ. Тэр эмэгтэй бас гэрчээр хурж ирсэн. Тэгээд Джеймсийн сэтгэл зүйчтэй ярилцсан бичлэгнээс харахад Джеймсийг serial хүчиндэгч цуврал хүчиндэгч хэрвээ баригдаагүй байсан бол цуврал алуурчин бүр болох байсан байна гэж дүгнсэн бичлэгийн энэ хүртэл шүүхийн бүрэлдэхүүний өмнө тоглуулсан. За тэгээд нэмээд компьютер нас нь хайсан хайлтуудаас нь харахад өсвөр настай охтуудын порно, хулгайлагдсан өсвөр настай охин, 2 хөл 2 гарыг нийлүүлж боосон охтууд гэх мэтийн порно кинонуудын хайлтууд бол маш олноор гарч ирж байсан. Тэгээд Сисигийн цогцос яг ийм байдалтай олцсон нь угаасаа сексийн гач хүслээ биелүүлэхийн тулд Сисиг хулгайлсан, дараа нь алсан гэж бол яллах тал бол маргасан. За тэгээ шүүхийн бүрэлдэхүүн 6 цаг хоорондоо Джеймсийг буруутай үгүйг нь ярилцж агаад буруутай гэж тогтоогдож 57 настай Джеймст бол үхлийн ялыг өгсөн. Тэгээ цаазаар авах өдөр нь 25 оны 5 дугаар сарын 20-нд болох байсан ч өмгөөлөгчд нь дахин давж заалтгаар болсон болохоор цаазын өдөр нь хойшлцсан байгаа юм билээ. Тодорхой хугацаагүйгээр тэгэд яг юун дээр тулгуурлаж давж заалах гэдэг юм бол мэдгүй тэр тал дээр мэдээлэл нь бол байхгүй лээ. Тэгээд шүүх хурал дээр Джеймсийг гаргаж ирээд яриулахад бол Джеймс Сисигийн гэрийнхэн рүү харж агаад уйлаад нэг худлаагаас уйлаад байгаа хүн цаанаасаа мэдэгдэн шнэ. Яг тэгэж уйлаад тэгснээ өөрийгөө бас хохирогч энтер гэдэг сонь юм солиорч өгсөн бүхэл 45 минут Сисигийн гэрийнхэн зориулж юм ярьсан байгаа байхгүй. За тэгээд бас 2018 онд Сисигийн ээж Шилан Джеймсийг охиныг нь алсан гэж дахин шүүгтэж 3.6 сая долларын нөхөн олгорыг бол олж авч чадсан. Тэгээд Джеймс угаасаа мөнгө авахгүй. Тийм болохоор тэр байшин агуулах энтрийг нь аваад ээж нь бол зүгээр л юу гэхийг хүссэн бэ гэхээр
дээр байшингийн агуулгын юутэй эттэн бүгднийг нурааж иж бол санаа намарсан. Тэгээд одоо хэлэхдээ болохоор хүүхдээ алдах хамгийн хэцүү зүйл нь хүүхдүүдийнхээ найзуудыг одоо болтол ингээд харах, охиныхоо найзууд нь бүгдээрээ том болоод нөхөр хүүхэдтэй болоод амьдралаараа амьдраад явж байгааг харах бол надад айгүй хэцүү байдаг. Тэгээд миний охин одоо байсан бол бит хоёр юу хийж байх байсан болоо гэж байнгын надад бодогддог гэж хэлсэн байлээ. Харин найз залуу Жошийн хувьд гэх юм бол шүүхийн эндэр дээр гараад Джеймст зориулж үг хэлсэн. Тэгээд тэрнээсээ хойшоо нэлээд сэтгэл санаагаар унж явж агаад цаг хугацаа ч гэсэн өнгөрч одоо болохоор өөрөө бас ихнэр хүүхэдтэй болоод сайхан амьдарч байгаа юм билэ. Тэгээ Сисигийн талаар ярихдаа болохоор амар травматай болсон. Тэр өдөр найз охиноо хүргээд өгчгүй явдаа гэж одоо болтол айгүй ихээр харамсдаг гэж хэлсэн билээ. За тэгээд миний энэ хэрэг дээр олж мэдсэн мэдээлэл гэх юм бол нэг иймэр хүн байна. Тэгээд энд хүрээд өнөөдрийнхөө дугаарыг дуусгая. Та нар манаас юу гэж бодож байгаа комментээр бичээрэй. Тэгээ бид хоёр Dark Bay хийгээд бүр бараг 4-5 жил болчихоо яачаа. Тэгээд жоохон бас өөр нэг сэдвээр ярий видео медиагаа өөр болгодог ч юм уу те арай нэг жоохон өөр байдлаар Dark Bay channel-а шинжилье гэж бодоод ярьж байгаа. Гэхдээ манай дүлгөнөө бол айгүй завгүй байгаа болохоор яг хизээ цаачин буцаж үрж ирж дугаараа хийхийг бол хэлж мэдэхгүй байна. Та нар бас тэгээд өөр юу сонсомоор байна, ямар төрлийн хэрэг сонсомоор байна энтрийгээ доор комментээр бичээрэй. Бүх комментийн уншдээ шүү. Тэгээд зөндөө олон нэг тэрийг яриад өгөөч, энийг яриад өгөөч гэсэн хүсэлтүүд ирдэг байхгүй. Тэгээд би тэрийг ингээл харангууд зарим нь ерөөсөө мэдээлэл авахгүй, эсвэл зарим нь болохоор аль хэдийн нэг Монголд одоо зөндөө crime ирдэг сувгууд байгаа. Тэд ярьцсан. Тэгээд дээрээс нь зөндөө олон хүмүүс үтцэн байдаг болохоор тэгээд бас давхцаа дэмий юм болоо гэж боддtiin. Тэгтээ яг хуу бүх нэг crime ярьж байгаа суухтай давхцуулахгүй хэрэг ярина гэдэг ч угаас алхуудлаа л та. Аяа бас нэг хоёр давхцах хэрэг байна. За тэгээд өнөөдрийнхөө дугаарыг ингээд дуусгая. Дараа 7 хоногийн дугаараар уулзтлаа. Баяртай. 좀 더 재생 쇼